Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Монгол Улсын засгийн газраас алсын хараа 2050. За Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагаа нь за 6 үйлдвэр технологийн паркийн асуудлыг гаргаж тавьсан. За нэг нь бол хөтлийн цэм чохоо үйлдвэрийг дэргэд хөтөл үйлдвэр технологийн паркийн бий байгуулахаар яригдж байгаа. За хөтөл үйлдвэр технологийн парк маань 2024-өөс 28 оны хооронд хэрэгжүүлэхээр нийтдээ нэг 150 га газар төлөвлөөд энэ дээр нэг 12 төрлийн үйлдвэр барьж байгуулахаар одоо ажиллаж байгаа. За өнөө эх жилээс 25 оны эхний улиралдаа багтаагаад гэдэг юм. За шинээр шохон үйлдвэр барьж байгуулахаар ажиллаж байна. За энэ шинэ шохон үйлдвэр маань нийтдээ 100 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр байгаа. За энэ 100 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр барьж байгуулснараа Эрдэнэтийн ГОК-ыг 100% шохоогоор хангана. Дээрээс нь Монгол Улсын нийт шохон үйлдвэрлэлийн 50% дангараа хангах хүчин чадал өгөх ийм үйлдвэр байгуулагдаж байгаа. За хөтөл үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар ямар ач холбогдолтой юм бэ? Тухайн бүс орнуудтай ямар ач холбогдол гаргах юм бэ гэж. За нэгдүгürt нь бол Сэлэн аймагт гээд Дархан Сэлэнгийн бүс нутагта дотоодын нийт бүтээгдэхүүн 59%-аар өсөх. Дээрээс нь ажлын байрыг 1500 орчим ажлын байрыг бий болгох гэдэг юм уу. Дээрээс нь за ядуурлын түвшинг 11%-аар функтээр багасгах гэдэг юм уу. Нэлээд эдийн засаг талаас бол нэлээд ач холбогдолтой юм үйлдвэр технологийн парк гэдэг маань байгуулагдаж байна. За дээрээс нь бид бол хойд төвийн бүс маань бол бомбтой бүс болж таарж байгаа. Тэгэхээр нөгөө бомбтой дагсан одоо хойд чиглэл рүү Оросын холбооны улс руу за барилгын материал үйлдвэрлэлээ гэдэг юм. Цемент болон шохоогоо бас гаргах тийм боломж нөхцөл бас бүрдэж байгаа. За шохоог бол зөвхөн барилгын материалын салбарт гэхээсээ илүү за газар тариалангийн салбарт за хөрсний бордоо хэлбэрээр ашиглах за шил үйлдвэрлэж гэдэг юм уу замаас үйлдвэрлэл дээр бас нэлээд ашиглах боломжтой гэдэг утгаар нэлээд давуу тал болж энэ хөө шохоо үйлдвэр маань гарах юмаа гэж ойлгож болно таа. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.